27 дахь бодлогон дээр загасны аквариум дахь усны өндөр нь 5 см байв. Үүн дээр 10.5 литр ус нэмэхэд тухайн аквариумны 4/3 настай болсон гэв. Тэгвэл бид нэр аквариумны үндсэн өндөр нь хэд юм бэ гэдгийг олох гэж байна гэсэн. За ингээд олох юм бол хэдүүлээ яах вэ гэхээр нэгдүгээр энэхүү аквариумын маань суурийн талбай буюу одоо миний энд доор ногооноор зурж байгаа энэ хэсэг хэр их хэмжээний талбайтай юм бэ гэдэг хэсгийг олъё. Тэгэхээр суурийн талбайг бид нэр олохдоо уртыг 42-ыг 25-аар буюу өргөнөөр нь хөгжүүлээд өгдөг. Тэгэхээр энэ ч биднэрт 1005 см квадрат гарч ирж байна. За гэтэл энэ дээр яасан бэ гэхээр бид нэр 10.5 литр ус нэмсэн. Тэгвэл 10.5 литр гэдэг нь өөрөө яг хэдэн сантиметр куб ус нэмсэн юм бэ гэдгийг олъё. Тэгэхээр 10 литрийг сантиметр куб руу шилжүүлэхэд бид 1000-аар өрчүүлдэг. Ингээд ирэх юм бол 10,500 сантиметр куб ус нэмсэн гэсэн. За жишээлбэл одоо энд нэмээд нэмэгдээд ирэх юм бол нэг энэ хэмжээнд нэг устай болсон гэдэг ч юм уу тий. Энэ цэнхэр хэмжээнд ирж байгаа. За гэтэл суурийн талбай нь 1500 см юм чинь 10.5 литр ус нэмнэ гэдэг нь хэр их ус нэмэгдсэн ус маань хэр их өндөр юм бэ гэдгийг нь олохын тулд энэ маань бидний эзэлхүүн болж ирж байгаа шүү дээ. Энэ эзэлхүүнийг бид нар олохдоо өмнө нь ярьжсанчлан яаж болж байгаа вэ гэхээр нөгөө суурийн талбайгаа бид нар өндөрөөр өргөжүүлж болж байгаа. Тэгэхээр бидний нэмэгдсэн усны өндөр маань хэд юм бэ гэдгийг олохын тулд нөгөө 10,500-аа суурийн талбай буюу 1050-тай хуваагаад өгөх юм бол бид нар 10 см ус нэмсэн гэсэн. Тэгэхээр эндээс энэ хүртэлх зай бол 10 см. Тэгэхээр нийтдээ одоо биднэрт усны савны маань хэдэн сантиметр нь яг усаар дүүрсэн юм бэ гэхээр 10 см-ийг нэмсэн. Тэрний өмнө 5 см ус байсан гэхээр 15 см устай болцсон байна гэсэн. Энэ 15 см чи өөрөө юу юм бэ гэхээр савыг маань нийтдээ 4 хуваасны маань 3 хэсэг нь болчиход байгаа байхгүй. 4 хуваасны 3 хэсэг нь 15 см. Тэгвэл энэчнээс нэг хэсгийг олохын тулд 15-ыг 3-т хуваагаад 5, 5-ыг 4-өөр өргөжүүлээд бас аквариумны маань өндөр 20 см буюу Г хариулт маань гарч ирсэн байх нэ. За 28 дахь бодлогоны хувьд гам болд цүнх болон төрөвч зарахтаа цүнх тус бүрийг 39,000 төгрөгөөр төрөвч тус бүрийг цүнхний 3/2-тай тэнцэх үнээр зарсан. За тэгэхээр өгдлөө бичээд үзье. Цүнхийг болохоор бид нэр 39,000 төгрөгөөр зарсан юм байна. Төрөвчийг болохоор 3 хуваасны 2-тай. Тэгэхээр 39,000-ыг 3-т хуваагаад 2-оор өргөжүүлэхээр бидэрт нийтдээ 26,000 төгрөгөөр зарсан байх нэ гэсэн. За тэр нийт цүнх төрөвчийн нийтийнх шүү. 3/1-ийг зарахдаа 3,757,000 төгрөгөөр зарсан. 3,754,000 нийт нь. Гэтэл хэрэв нийт зарагдсан цүнх төрөвчний 7 хуваасны 3 цүнх байсан бол бид нар юу болох гэж байгаа юм бэ гэхээр үлдсэн цүнх төрөвчний тоог олох гэж байгаа. За тэгэхээр бид нар яасан бэ гэхээр нийт зарагдсан цүнхний маань 7 хуваасны 3 цүнх байсан. Тэгэхээр энэ 3 хэсэг нь бол цүнх байсан юм байна. Үлдсэн 4 хэсэг нь бол тэгвэл яах нь төрөвч байсан гэсэн. За ингээд үзэх юм бол нийтдээ 3 хэсгийн зарсан нийт тус бүр нь 39,000 төгрөг гэсэн юм бол нийтдээ хэдэн хэсэг болох юм бэ гэхээр 117,000 хэсэг болно. Төрөвч маань нийтдээ нэг үнэнд 26,000, нийтдээ 4 хэсгийг зарсан юм бол нийтдээ 104,000 хэсэг болно. Ингээд ийм төгрөгөөр хэдэн төгрөгөөр зарсан бэ гэхээр 3,757,000 төгрөгөөр зарсан. За ингээд ирэх юм бол энэ ч нийтдээ хэдийн хэсэг байгаа юм бэ гэд нэмээд үзэх юм бол 221,000 хэсэг нь 757,000 төгрөгтэй тэнцүү болж байгаа юм байна. Одоо нэг хэсгийг олохын тулд 3,757,000-аа 221,000-д хуваагаад өгөх юм бол энэ ч нэг хэсэг нь бол 17 гэж гарч ирнэ гэсэн. За 17 гэж гарч ирж байна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нэр цүнхийг бол хэдэн хэсэг зарсан юм бэ гэхээр 3 хэсэг зарсан учраас 3-ыг 17-гаар өргөжүүлээд 51-ийг зарсан байх нь төрөвч бол нийтдээ 4-ийг 17-гаар өргөжүүлээд 68 хэсгийг зарсан гэсэн. Нийлээд тэгвэл хэдэн хэсгийг зарсан юм бэ гэхээр 51 дээр 68-ыг нэмэх юм бол 119 хэсэг зарсан. Гэтэл энэ 119 хэсэг чинь нөгөө юу гэсэн бэ гэхээр нийт төрөвчний маань 3/1 хэсэг нөхгүй. Нийт цүнх төрөвчний 3 хуваасны энэ нэг нь
119-тэй тэнцүү юм бол цаана нь үлдсэн хэсгийг бол гэсэн. Тэгэхээр нэг хэсэг нь 119, биднэрт хоёр хэсэг үлдсэн байгаа. Тэгэхээр 119-ийг үлдсэн 2-оор болгож байгаа учраас 2-оор үржүүлээд цаана биднэрт 238 ширхэг цүнх төрүүлж үлдсэн. Ингээд Б хариулт байх нэ.